За сайн байцгаана уу их мөрөнгө оруулагчдаа. За Монголын хөрөнгийн биржийн танхимд бид хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн Earnings Call-оор за Premium Nexus вебсайт компаниас санхүү үйл ажиллагааны танилцуултаар Premium Nexus вебсайт компаниг үүсгэх захирал Чин Зориг, за санхүү хариуцсан захирал Дан Зориг нар ирсэн байна. За Premium Nexus вебсайт компанийн хувьд саяхан бас топ 100 аж ахуйн нэгжийн 7-т ирэмблэж бас амжилттай дахин батцсан зүйлттэй байгаа. За тэгэхээр 2026 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны үр дүн ерөөхдөө ямар байваа гэдэг одоо ярианаас хэдүүлээ нэгтлээ. Чин Зориг захирал. За тийм. За нийт хөрөнгө оруулагчид хөрөнгөний зах зээл оролцогч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Premium Nexus вебсайт компани бол нийтдээ хамгийн гол нь одоо CU институт зам хүмүүс сахиот мужис брендинг шарай зам хүмүүс кофе стора мужлийн гэр бизнесүүдийн бичгийн явуулдаг. Бидний ерөнхийдөө 2026 оны үйл ажиллагаа бол харьцангуй одоо төсөлсөн брэнд явж байна. Хэдийгээр энэ макро эдийн засгийн орчин маань улаанд тийм их одоо таатай биш. Зүгээр одоо хулгай авахчдын одоо чадвар нь жоохон буурсан цаг үе маань үргэлжилж байна. Гэхдээ мэдээж эдийн засгийн хувьд бол энэ олон төрлийн циклүүд байна. Тэр энэ одоо циклээс бид одоо үйл шалтгаалаар хөрөнгө төвчүүлж байна. Хөрөнгө оруулалтыг төвчүүлж байгаа хамгийн гол шалтгаан нь бол бидний өөрсдөж байгаа хүмүүсийн тоо үргэлж өсөж байна. Эдгээр хулгай авч чадсан мó тэрний ингээд боловч бидний өсөж байгаа сарцсан болоо байгаа ч гэсэн хамгийн гол нь өндөр тутам өндөр өөрсдөж байгаа хүмүүсийн тоо үргэлж өсөж байна. Тэгэхээр CU брэнд бол одоо монголчуудын тутмын нөлөөний хэрэглэлд илүү зарцж байна. Зарцж байна. Өчигдөр зах зээлийн боломжтой зүйл байна гэж үзэж байгаа юм. Хөрөнгө оруулалт нэлээд төвчүүлсэн сарууд өнгөрөж байна. За тэгээд та бүхэндээ энэ ирсэн үр дүн бас танилцуулах байя. За бидний өсөн одоо Premium Nexus вебсайт компанийн удирдлага дээр бол өөрчлөлт орсон байгаа. Тэгээд та бүхэнд танилцуулъя. За бидний санхүү хэрэгссэн захирал захирлаар бол Дан Зориг хэлсэн байгаа. За Дан Зориг маань өнөөдөр санхүүгийн үр танилцуулахаар ирсэн байна. За намын зул захирлын хувьд үйл ажиллагаа хийсэн захирлаар хамжигдсан ажиллаж байгаа. Ийм захирлын хувьд бол энэ болон кофений бизнес уух төрлийн хүмүүсийн бизнес за өнөөдөр бол үндсэн кофе авах шалтгаан нь одоо нэмжлэгтэй багын өсөлт авах хайцж байна. За бидний бизнесийн бүтцэл сүүлийн хагас жилдээ бол өөрчлөлтүүд гараагүй. Тэгээд Чингис шарай, Central Commerce гэсэн хоёр компани байлуулсан бизнес шарай болон Сахи брендийн шарайг зах зээлд нийлүүлдэг. За Premium Commerce компани маань онлайн үйлчлэг хийдэг байгаа. За Central Foods маань CU-ийн хоолны нийт CU-ийн хоолны сангууд зэрэг хоолны маань төлөвлөдөг. Эцэст гадаа хоёр нь бас гараа ачмын хэлжүүд хамаарлуу гараа ачмын хэлжүүд байгаа. За Store Center компани одоо олон улсын cross border e-commerce үйл ажиллагааны хэрэгсэн биеэр байгаа. Central Coffee Roasting компани бол бидний анх CU-ийн кофений чанарыг сайжруулахын тулд байгуулсан компани. Одоо өнөөдөр ихэвчлэн одоо CU-ийн хулгай авах нь энэ хасан нөгөө хасан нь зах зээл рүү босоод кофе болон боцчдод ресторан үйлчлэгээр босоод зарж байгаа юм байна. Тэгэхээр CU-ийн бий болсон ноу-хау болсон үйлдвэрлэлийн хэмжээний даваа талаа ашиглаад зах зээл рүү илүү сайн кофе ус нийлүүлэх үйлчлэгийг явуулж байна. Ер нь бол манай Central Coffee Roasting маань Монголд оруулж ирж байгаа ногоон үрийн нийт импортын хэмжээр бол номер 1 байгаа. За Premium Nexus гэдэг бол бидний нийт үйл ажиллагаа хийдэг компани байгаа. Энэ бол хоёр түгээлтийн төв за 100 гаруй ба машины түгээлтийн флит гэдэг машины бааз
ийм компани. За ингээд Premium Nexus компани CEO-тэй нэрээ ийм бүлгүүрээр үйл ажиллагаа хийсэн хэвээр байна. Тэгэхээр бид нар ер нь яагаад ийм одоо ийм олон компаниудын нэг дор ингээд байдаг юм бэ? Эдгээр компаниудын хоорондоо үйл синергтэй ийм синергтэй үйл ажиллагаа хийж байгаа учраас ер нь бол нийт одоо гүрэн оруулагчдын үнс нь компани үнс нь бол хурдан нэмэгдэх боломжтой болж байна. Энэ бүх компаниуд хоорондоо үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар нэлээд өндөр биелэлтэй хав. Ийм байгаа. Би энэ бол бидний ер нь цаашдаа гүрэн оруулах философи зарчим юм байна. Үүнийгээ давчрасаар бол гүрэн оруулагчдын шиг компани үнээр бүлэглэн ажиллах. За Premium Nexus-ийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдийг танилцуулъя. За нийтдээ бол бидний нэгтгэсэн нийт цэвэр бодлого маань бол 430 тэрбум төгрөг байна. За бидний нийт дэлгүүрийн том 603 дэлгүүртэй 6 сарын 30-ны байдлаар тусглаа. За энэ 600 дахь дэлгүүр бол Улаан аймгийн Хотгон өндөр сумын нээсэн. За энэ дэлгүүр бол бас нэлээд онцлогтой дэлгүүр байсан. Тутам зүг баг. Энэ дэлгүүр маань бол одоо Монголын эвлэгчлийн нэлээд онцлог дэлгүүр нээсэн байна. За бид нийтдээ бол өнөөдөр 5 гаруй ажилтнтай зөвхөн 200 гаруй мянган үйлчилж байна. Монголд байгаа Монгол үйл ажиллагаа эхлээд 400 гаруй аж ахуйн нэгжүүдээс бид байнгын бодлогын авалт хийж байгаа. Энэ онд бол нийтдээ бол 800 гаруй тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүдээс бодлогын авах байна. За нийт хуцаа эзэмшдэг нь тоогоо 5,000 гаруй төгрөг үйлчилсэн байна. За эдний бол яг 5,000 гаруй ажилтнуудын маань төдийн дэлгүүртээ ажилладаг байна. За яг коммунист дэлгүүрийн борлуулалтын үйл ажиллагаа хэлцүүлээ. За бид нар дэлгүүрийн маань тоо нийтдээ өнгөрсөн оны юу их тайлцвал бол 91 дэлгүүрээр нэгдсэн байна. За үүнээс бол 74 дэлгүүрээр Улаанбаатар хотод 32 дэлгүүрээр орон нутагт шинээр барьж байгуулсан байна. За тэгээд өнөөдөр бол бидний үйлчлэгчдийн маань тоо батны өсч байгаа 38.4 сая үйлчлэгчид үйлчилсэн юм. За нэг талбай үйлчлэгчдийн тоо болон дэлгүүрийн маань тоо өсч байгаа боловч ажилтнуудын маань тоо бол баг зэргийн буулттай харагдаж байгаа нь бидний шинээр нэвтрүүлсэн энэ нөөцийн IT системийн бас бүгд гарчин бидний илүү бүтээмжтэй нэг ажилтныхаа ажлын ачааллыг хийх нэмэгдүүгээр илүү одоо зөв төлөвлөлт хийсэн яваас арай компани илүү бүтээмжийн байна. За нийт одоо сүүлийн харьцуулсан дэлгүүр бол нийт дэлгүүрийн борлуулалтын үйлчлэлийг гаргаж байна. За харьцуулсан дэлгүүрийн үйлчлэл бол нийт дэлгүүрийн зөвлөлийн дунд борлуулалтын үйлчлэлийг ярьж байгаа юм. Нэгдүгээрт нь бол нийт дэлгүүрийн үйлчлэл гэдэг нь одоо нийт 497 дэлгүүр өнгөрсөн оны муу үед ажиллаж байсан энэ жилийн нэгдүгээр хасдал 603 дэлгүүрийн нийт үр дүн байх нь бол агуулгын бизнесээр баруун доод хурдан дээр байгаа өсөлт байгаа. Нийт өдрийн дундч борлуулалтын өнсгөл бас 2 удаа гарсан. За энэ 2 удаа гарч байгаагийнх нь тогтсон зарлах гэх юм бол үйлчлэгчдийн тоон өсөлт 3 удаа сахины үнэ өсөлтийг 9% гаргаж байгаа. Зэний цаад талтааны тайлбарлах юм бол ер нь бол 497-оос 603 буюу нийтдээ ингээд 106 дэлгүүрийн нэр энэ хооронд нэгдсэн гэсэн хэлцүүлээд байх юм бол энэ 106 дэлгүүр бол цааш нэр ихтэй учраас шинэ дэлгүүр нийт 90% үйлчлэгчдийг бүрэн татаад потенциалын хэмжээнд ихтэл 2 жил орчмын хугацаа авдаг. Тэгэхээр энэ бол энэ нөлөө бол нэгдүгээр ажиглагдчихэ. Хоёр дахь нөлөө нь бол бидний харьцуулсан дэлгүүрийн үйлчлэлтэй харьцаж байгаа. Буюу өнгөрсөн оны муу үед яг өнгөрсөн 25 оны 1-р удаагийн туршид бүхэн ажилласан 487 дэлгүүр байна. Тэгээ энэ 487 дэлгүүрийн маань өдрийн дундч бодлого төсөл 1.7 гэсэн. За энэ бол яг нэг талаас бол тийм сайн зүйлс бол биш. Тэгэхээр нэг зүйлийг хасгаана өдрийн дундч үйлчлэгч маань хүмүүс бол 3.3 удаарсан маа. Тэгээ энэ бол шалгаар үзвэл харин нөгөө талаас саксны үнийн өсөлт маань бол хасах 1.6 буюу ерөнхийдөө манай дэлгүүрээр үйлчлэж байгаа хүмүүс болтоо авчлаа баг зэрэг дууж байгаа гэдэг нь харуулж байна. За ер нь бол бид инженеэр гэх юм бол нийсийн гар дээр байгаа үйлчлэгчдийн маань гар дээр байгаа нь жоохон багасаад жишээ нь салтаа хоолой шилхэн хоолой
Тэгээ иймэрхүү макро эдийн нөлөөтэй байгаа энэгээр зөвсөд ажиглаж байна. Тэгээ энэ бол мэдээж хугацааны байнгын зүйлийг бол богино хугацаатай зэргийн макро эдийн хөндлөж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр бол бид хамгийн гол нь өдрийн нөлөөлөл харьцуулсан нийгмүүдээр өдрийн нөлөөлөл үүсгэхтэй маань хоос гэж байна. Зөвхөн хоос гэж нэмээд зөвөр гэж үзэж байгаа. За тийм учраас бид нийтдээ 603 төлөвтэй өнгөрсөн оны үедээ өнгөрсөн оны одоо төсөлтөд 25 оны төсөлтөд 545 төлөвт тулсан одоо 603 төлөвтэй байж байна. За оны эхнээс бид нийт 68 шинэ төлөвлөгөө. За хэцүү одоо боломжгүй ямар нэгэн шалтгаанаар шаардлага биш 10 дэсбэл бол хаасан. За ингээд бол өнөөдөр Улаанбаатар 491 нөлөөтэй өдөө хооронд 110 гэдэг үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаа эхэлж байгаа аймгийн ганцхан өрөө бол одоохондоо оны төсөл байрцаг өөрчлөлтөө байгаа. Гэхдээ бид нар бол ирэх онуудад баруун хамаа аймагт салбараа нөхцөлөд үндэсний хэмжээний өсөлт болох зорилготой ажиллаж байна. За бид нар ерөнхийдөө түрүүн дэлгүүрийн хэлтийн хөрөнгө оруулалтын талаар ярьсан. Нөгөө талдаа бол мэдээж бидний үйлчилгээний хамгийн чухал хэсэг бол шинээр бэлтгэсэн хоол байгаа. Тэгэхээр энэ шинээр бэлтгэсэн хоолыг төлөв бүрийн зүйлсүүд өнөөдөр байгаа бүхнүүдээс сайжруулах. Илүү одоо үйлчлэгчдийн санаа бодлого илүү тусгасан, илүү одоо тренди амттай энэ зүйлсүүд гэж байна. Нөгөө талдаа Монгол хүний өөрийнхөө соёл нийцсэн хоолуудыг гацдаг болов ийм зүйлсүүд хэлцэгдэлтэй байна шүү дээ. За энэ дээр бол жишээ нь бид нар бол одоо каунслийн харилцсан төлөвлөгөөний маань онцлог анхаарал хүлээн зөвшөөрөл зохицуулт үүсэх манай биеийн ажилтаа ингээд явж байна. За мөн бас энэ өглөөний цайн дээр бид бол CEO амьдралын хэм маягын өглөөний цай, өглөөний хоол, оройн хоол гэсэн энэ бүх одоо өсвөр байнг үйлчлэх вакцины технологиг гэж өглөөний цайн бас зөвсөн олон технологи үзүүлсэн байна. За энэ бол хоолны хэсэг. За мөн бас бид нөгөө талаас цонхны технологи өөр онцлогыг нэмж хийж байна. За одоо арсетиканы технологи бид бас Honeymoon гэдэг брэндтэй солонгосын косметикийн брэнд ба. Тэр энэ брэндтэй бид хамтраад зөвхөн Монголын зах зээл зориулсан маскыг одоо сэлбэг маск гэдэг зэрэг төлөвлөлөө байна. За энэ нь бол одоо цаашдаа бидний өсөлтийн зах зээл яг нөгөө үйлчлэгчид нэг удаагийн тухайн үеийн үйлчлэг илүү нэг талаас боломжийн үйлчлэл таньж сайн нэг технологи зөвхөн CEO сүлжээг авах ийм концептыг хэлж байна. За энэ смути буюу бидний нэг чухал бас цалин байгаа. Бидний цалин руу ер нь бол энэ хэмжээний давс, хэмжээний одоо сахар боловч болсон ийм хүнсний нэмэлттэй технологи бол аль болох багасгаар илүү шинээр бий болсон технологи шинээр болсон ийм эрүүл мэндийн тустай ийм технологи захиалж ажиллаж байна. Энэ нэг маань хэлсэн. Энэ бол яг бодит одоо чинсийг маань дээр нэмэлтгүй ийм смутыг хараад шаардсан. Ийм технологи зөв таньсан маань нэлээд сайн жилтэй явж байгаа. За гэрээ хүснээр бол бид нэг зүйлийг анхаарч байгаа юм. Бид бол хэмжээгээр хүмүүсийг болтон аваад олон өдрийг хадгалж байгаа гэдэг. Тэгэхээр сэргэн салбар хүмүүстэй маань бие орон байгах нь байгаа зүйлс. Өдөр болгоод бид сэргэн хүмүүсээ аваад багаар олон хүнтэй чинь болтон аваад шинээр нь хийсэй гэсэн үг. Энэ учраас энэ гэрээ хүслийн жижиг саваа хүмүүсээс зөвхөн байна. Сүүлийн ярих бүтээгдэхүүнээр фокустай бидний концептэй ярих зүйл цэвэр ус ба. Тэгээд бидний хувьд бол цэвэр ус ерөнхийдөө зах зээл дээр байгаа үйлчлэгч маань юу хүсэж байна? Яавал үзүүлж болох вэ? За одоо хатуулын ямар авах вэ? Энэ усны хэмжээ ямар авах вэ? За энэ сав одоо жишээ нь савны байгаа энэ таг бол одоо их хэмжээгээр хаягддаг. Тэгээд энэ нь бол байгаль орчинд нөлөө авах одоо өнөөдөр гэдэг юм чинь харин салбаргүй ийм дизайнтай усыг монс хүстэй хамтдаа хөгжүүлээ. Ингээд зах зээл зүйлүүд юм байна. Тэгэхээр энэ нь бол ер нь бидний сайтаа зөвхөн CEO-ийн сүлжээгээс заахгүй хүмүүсийн амьдралын юм
өссөн байгаль орчин одоо нэрийг нөлөөтэй ийм зүйлүүдээс цаашдаа хөгжүүлж байна гэж хэлж байна. Бид түрүүнд бодсон Монголын топ 100 ажил гэж сартаа бодсон. Одоо юм бас мусан амжилттай баталгаад болоод ирж байна. Энэ бол бидний хийж бизнесийн маань нийгэм төлөвлөгөө юм л ялангуяа дотор нийгмийн татвар ажлын байрыг бий болгож байгаа фото гэж хасаж байгаа. За түрүүнд бодсон Монголын анхны ногоон хотод 600 тасалбар байсан. Ногоон хотод гэж нэрээр шалтгаан нь цахилгаан эрчим хүчээр сэргэлт гэж үзэж байна. Хоёрдугаар нь бол энэ бол цахилгаан машин сэргэлэг станц барьсан байна. Тэгэхээр сая одоо жишээ наапар ингээд нэлээд хөндлөлт авах тийм энэ бол бензин тасарчсан энэ нөхцөл байдал цаашдаа цахилгаан машин сэргэлгийг нөлөөлөх энэ төрлийн цагаараа бол тэгээд одоо өнөөдөр хүртэл 200 машин сэргэлүүлсэн байна. Тэгэхээр ер нь цаашдаа паспорт төлөвлөлттэй одоо орнуудтай хэмжтэй машин бол өчигдөр хэрэглэх авах гэж байна. Энэ дээр нэг бас одоо тэр бид үтсийг бий болгох хэрэгтэй. Юу вэ? Яг энэ загвараар дээр орнуудын зам даваа ийм салбаруудын цаашдаа байгуулах. За энэ стилүүрийн маань онцлог нь бол ариун цэврийн өрнөөс гадна дахиад шүрхэлтэй байгаа. Одоо онцлог гэж байна. Улсын стандартын хөрсөн шүршүүр өрнөөс үүсгэж болж таснаа. За дараа нь бол бид нэр Азийн хөгжлийн банктай сүүлийн 20 жил гарны хугацаанд ингээд ажиллаад 10 сая долларын санхүүжилтийг хойгэрийн тавьсгал зугаад байна. За энэ 10 сая долларын санхүүжилтээр бол датаа бол дэлгүүрийн ялангуяа өдөө орнуудын төлөвлөлтөд энэ стандартад нийцсэн ажлын зам дагуулсан орнуудын ажлын байдлыг болсон. Бидний аваад нөгөө талаа бидний үндсэн сүлжээг тэтгэж хүмүүсний ажил байдал хөлсний бүртгэмжийг сайжруулсан бүртгэл буулсан бүгдээ хөрвүүлэлтэй гэсэн үг бид харилцан тогтцоо гэрэл зурцмаа. За энэ Азийн хөгжлийн банкнаас энэ нийгмийн санхүүжилттэй нийгмийн зүйлсэн стратеги учраас бид бас нийгмийн иргэн үзүүлэлттэй холбоотой юм орнод тогтцоо өөр номлолтод холбоотой юм хэрэгжсэн байна. За өнөөдөр энэ пивний бизнесийн хандлагыг бас тодорхой яриа. Facebook Drive бол цацраг нэвтрээд цаг өнгөрөөж байна. За энэ хугацаанд бол цацраг бол байцаалын ийм бүстэй пивний хоёр төлөвлөлтөд ажиллаж байна. Цацраг нэлээд сайн байлгсан. Бас тэрээс нэг үгүй. За Чингис банкас партнер эдгээр хөтөлбөр партнер хамтран Азийн эцсийн бөмбөгийн аргуудыг хийгдсэн. Муу хатж ажиллаад илүү хэмжээний чиглэлээс мод тэнцэл хэмжээ. За сүүлд бол бидний Козел Чехийн ардтай 150 жилийн түүхтэй Козел брендийн пив цэцэлт нэцэлтэй байна. Хоёрын байдлаар бидний төсөл жагнаас илүү сайн үр дүнтэй болох юм байна. Бидний хамгийн гол одоо брэнд Чингис шараа. За Чингис шараагийн маань бол өмсөн биеийн үүдлийн хэмжээ бол бидний одоо байгаа болцоотой цаатаа болчихсон. Тэгэхээр бид бол энэ бол бид чанараас ажиглаж одоо байгаа нийт Чингис шараагийг цэцэд танилцуулж байгаа үргэлж байгаа цэгүүд дээр асуултууд ажиллах хангах хамгийн юм бас ажиллах. За мөн бас яг нэг Чингисийн став гэсэн хар Чингис шараагийн реализацээс болоод цэцэд танилцуулж байгаа. Энэ 2 литрийн салбарт бүтээгдэхүүнээс дахин байна. Хүмүүс тайлбарлах энэ бол рафт буюу одоо анч шараа. Ямар нэгэн байдлаар хугацааг нь болцсохгүй юм гэсэн. Нэг сарын хугацаатай байдаг юм одоо сүүлч үедээ шинээрээ байгаа юм. За Center Coffee Roasting-ийн хувьд бол дүүнэрсэн кофений roasting-ийн бүрийн аргуудыг ингээд Солонгос, Японы хэлдэг кофе баристаануудтай хамтран кофений апрыг уултын мэдлэгтэй хамтран чанараа уулж чаддаг байж байна. Нэг талдаа бол цацраг дээр ус цацраг дээр энэ кофений мөн хандлагыг хийж байгаа гэсэн бид одоо хатас асуусан гэж байна. Кофений хавтаа байлждаг зүйлс юм Монгол кофений стоктой энэ сайн хөрөнгө оруулж байгаа гэж үзсэн. Сивэн кофений харьцангуй
өндөр инфляцтай гадаад зах зээл дээр өсөлттэй байж гисэн нэг бас үнээр ирж байгаа. Зөвхөн байна. За Спорос компани үйл ажиллагаа юу хийж байгаа яг одоо том үйлдвэр харагдав. Тэгээд бид нар бас бизнестэй бас шинэ өөрчлөлтүүд хийж байгаа. Тэгээд магадгүй 27 оны эхнээс эхлээд бид тодорхой зүйлсийг зах зээл танилцуулнаа. За ингээд нэгдсэн ордын үүднээр байх юм бол санхүүгийн хэсэгтээ манай санхүүгийн хэсгээр анзаарах хэрэгцээ. За сайн байна уу? Premium Nexus хувьцаат компани нэгдсэн санхүүгийн тайланг хэлцүүлье. За 2026 оны 1-р хагасын байдлаар бид нэр 430 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой. За хүү татвар илэгдэл хорогдлын өмнөх шиг 54 тэрбум төгрөгтэй хаасан байна. За бид нар санхүүгийн тайлангаа харуулахдаа 5 хагас жилээр зэрэгцүүлээд харуулсан байгаа. Шалтгаан нь бол манай эдийн засаг болон бизнесийн цикл өөрөө бас жилийн турш барилсан адилгүй байдаг учраас 1-р хагас 2-р хагасын нөлөөг илүү тод харуулах гэж бидэд ингэж задлж оруулдаг байгаа. Тэгэхээр 2025 оны мөн үетэй буюу 1-р хагастай харьцуулах юм бол борлуулалтын орлого маань 68 тэрбумаар өссөн. За хүү татвар илэгдэл хордлын өмнөх шиг маань бол 5 тэрбумын өсөлттэй байна. За үүнээс цаашдаа тарах юм бол илэгдэл хордлын зардал өмнөх оны мөн үеэс 7.8 тэрбумаар өссөн. Хүн санхүүжилтийн зардал 6.3 тэрбумаар өссөн харагдаж байгаа. За энэ маань бол бидний нэмэлт хөрөнгө оруулалтууд, дэлгүүрийн төлөлт, дид бүтцийн буюу төгөлтийн төвийн хөрөнгө оруулалтууд зэргийг эрчимтэй хийж байгаатай холбоотойгоор шинэ зээлийн санхүүжилтийн зардал дахиад бий болж буй хөрөнгүүдийн илэгдлийн зардал нэмэгдэж байгаа. Ийм төр зураг ажиглагдаж байна. За ингээд цэвэр ашигын түвшинд бол 6.7 тэрбумын нэгтгэсэн үр дүнтэй. Энэ нь бол цэвэр ашигын маржнараа 1.6% байна. За яг 5 хагас жилээрээ дараалал тарах юм бол цэвэр ашигын хувь буюу маржин маань бол бууралттай трендтэй харагдчих болно. Энийг болохоор хөрөнгө оруулагчид маань бид хугацааны өсөлтөө чадвартай зориулаад хийж байгаа хөрөнгө оруулалтын маань богино хугацааны нөлөө гэж бас харж болно. Өөрөөр хэлбэл хүү татвар илэгдэл хорогдлын өмнөх шиг маань өсөлттэй, борлуулалтын орлого маань өсөлттэй буюу бизнес бол хэлэлттэй явж байна. Хэрэглээ урт хугацаанд зориулж бэлдэж хийсэн хөрөнгө оруулалтын маань үр дүн богино хугацааны гэж харагдаж байгаамаа. За санхүүгийн байдлын тайлан руу орох юм бол манай нийт хөрөнгийн дүн бол 487 тэрбумд хүрсэн байна. За энэ дотроо эргэлтийн хөрөнгө өөрөө 132 тэрбум, эргэлтийн бус хөрөнгө 352 тэрбумыг эзэлж байгаа. Тэгэхээр аль алинх нь өсөлт бол ойролцоо баланст жигтгэн өсөд явж байна. За эргэлт үр төлбөрийн хувьд богино хугацаа төлбөр 220 тэрбум, хугацаа төлбөр 152 тэрбум, за эзэдийн өмч болохоор 114 тэрбумтай явж байгаа. Ингээд 487 тэрбумын мэдих хүсэлттэй байна. За мөнгөн гүйлгээний тайланг танилцуулахад үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ бол 1-р хагас жилээр 58.3 тэрбумын үнэтэй байгаа. За энэ нь өмнө жилийн мөн үетэйгээ харьцуулахад ойролцоогоор 7.5 тэрбумаар сайжирсан үзүүлэлт явж байна. За хөрөнгө оруулалтын үйл ажиллагаан дээр бол бид нар 50 тэрбум төгрөгийг цэврээрээ ихний хавцтай зарцуулаад байна. Санхүүжилтийн үйл ажиллагаан дээр засах 9 тэрбум байгаа нь бол бидэд нэмэлтээр авсан санхүүжилтийн дүнгээсээ эргэн төлөлтөд зарцуулсан санхүүжилтийн дүн маань 9 тэрбумаар илүү байна гэдгийг харуулж байгаа. Мөн санхүүжилтийн үйл ажиллагаан дээр байгаа 244 тэрбумын нэмэх болон 253 тэрбумын засах мөнгөн гүйлгээнүүд нь зээлийн шугамыг аваад эргэн төлөх эргэлтийн үйл ажиллагаатай холбоотой ийм дүнгууд харагдаж байгаа. Бас яг хөрөнгө оруулалтын мөнгө дүн 50 тэрбум байгаа яг энд 250 болчоор хөрөнгө оруулагчид маань байж магадгүй. Тэгэхээр ийм ялгаатай байгаа гэсэн үг шүү. За мөн өмнөх орлогын тайлантайгаа уялдуулаад бацтгаад хэлэхэд бидэд урт хугацааны хийж байгаа хөрөнгө оруулалтуудтай холбоотойгоор цэвэр ашигын маржин дээр бол тодорхой хэмжээний дарамт ирж байгаа ч гэсэн хүү татвар илэгдэл хордлын өмнөх шиг болон энд харагдаж байгаа үйл ажиллагааны мөнгөн урсгалуудаараа бол өсөлттэй бизнесийг бол эрүүлт хэлэлтэд явж байна гэж харж байна. За цаашдаа санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдийн нэгдсэн трендүүд харагдаж байна. Сая ерөнхийдөө эхний 4 үзүүлэлтийг бол байлан байгаа хамт ирчлээ. Тэгэхээр борлуулалтын орлого дээрээ болохоор яг CU convenience store-ын бизнес маань нийт орлогынхоо 93%-ийг бүрдүүлж байгаа. 7%-ийг бусад бизнес маань бүрдүүлдэг. Цэвэр ашигын үед бол CU-гийн convenience store-ын бизнес маань
68%-ийг бүрдүүлж байгаа. Үлдсэн 32%-ийг бусад бизнесүүд маань бүрдүүлж явж байна. За хувь цааны ханшин дээр мэдээлэл автыг өгөхөд 6 дугаар сарын 30-ны байдлаар хувь цааны ханш бол 265 төгрөг дээр хаагдсан байна. Сүүлийн 52 7 хоногийнхоо ханшийн хэлбэлцлийг харах юм бол доод үн 185, дээд үн бол 335 гэсэн ийм ханшийн хооронд хэлбэлцжээ. За хувь цааны ханш маань бол оны эхнээс харах юм бол 4-р сарын хүртэл баг зэрэг бууралттай явж байгаа. Түүнээс хойш бол тогтвортой буюу үйл ажиллагааг өсөлттэй ийм трендтэй харагдаж байгаа. За тэгэхээр үйл ажиллагааны тайлан дээрээс бол хэд хэдэн асуултууд бас байгаа. Манай хөрөнгө оруулагч нараас бас асуултууд ирсэн. За түүний нэг нь бас юу вэ гэхээр за мэдээж одоо хөдөө орон нутагт байгаа СУ дэлгүүрүүдийн тоо нэмэгдэж байгаа. Нийт дэлгүүрүүдийн одоо нэг 17 орчим хөдөө орон нутагт эзэлж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа дэлгүүрүүдийн одоо тээвэр логистикийн асуудлуудыг ер нь хэрхэн яаж илүү зардал багтаагаар гэдэг ч юм уу шийдэж байгаа юм. Цаашдаа бас баруун тав аймагт бас дэлгүүрүүдийн тоо нэмэхээр байгаа шүү дээ. За хөдөө орон нутгийн яг мэдээж сая виза шипмент нэгдсэн, бэсик төчний нэгдсэн хөдөө зардал өсөж байгаа. Гэтэл нөгөө талаар бид нэр хөдөө орон нутгийн 112 хөдөө орон нутгийн дэлгүүрийн тоо нэгтгэхээр нийт дэлгүүрээр хүргэж байгаа юм бас зардал болж байгаа. Тэр үнийг нөгөө талаар хөдөө орон нутгийн бидний дэлгүүрийн маань бодлого төсөв гэж байна. Тэгэхээр энэ чигээр бас нэг шүтгэх юм байна. Мэдээж бид нар бас их хот сайтай Монгол өргөн учраас жишээ нь яг гарууд хэлний сайн өдрөсөн одгүй юм ажиллаж явж байна. За энийг бас хэмжээнд шийдэхин тулд бас боцгоцтой юм хэмжээнд барах юм байна. Тэсний нэгдүгээр бас энэ зэрэг бас хийж эхэлж байна. Ингэсээр бол ерөнхийдөө орон нутгийн өвтгий бол тийм өвтгий боохоо болжтой. Гэхдээ ер нь бол ийм зүйлийг анхаарч үзэж байгаа. Дан ганц ингээд Улаанбаатарт бизнес хийгээд хөдөө орон нутгийг тусад нь хараад үзэх юм бол мэдээж хөдөө орон нутгт хийхээр нэг юм бол тэр өгөөж үн шиг хадж болох нөхцөл байна. Гэхдээ нөгөө талдаа бол энэ олчууд маань ганцхан газар амьдарч байна хөдөлгөөд байна. Улаанбаатар ч гэсэн хэлхийнээс тусдаа хөдөө орон нутгаа аялал явах ч гэсэн нэг юм байна. Ийм нөхцөлийг хангах нь өөрөө брендэд итгэдэг үйлчлэгчдийн үнэч байдлыг бий болгох. Ингээд зөвхөн гэж байна. Тэгэхээр энэ орон нутгийн Улаанбаатар хоёрыг бол цаашдаа сарвал ярихгүй. Цаашдаа ингээд үндэсний хэмжээний брэнд үндэсний хэмжээнд Монголын монголчууд цаамын Монгол аяж байгаа одоо бус гадаадын иргэд Монголд аач чадсан нэгсэн татны сайн үйлчлэгээ авч чаддаг ийм нөхцөл нэгдсэн утгаар үрдэн хүмүүс хийж байгаа юм цааш дэмжиж байна. За мөн одоо дэлгүүрүүдийн тоо бол нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол нэмэгдсэн байгаа. Гэтэл ягаад за урлагийн өсөлт ерөнхийдөө нэг буурсан чиг хандлагатай байгаа вэ? Энэ яг удирдлагын шин чанартай холбоотой байна уу? Эсвэл илүү макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юу гэдэг талаар бас дэлгэрэнгүй асуусан. Энэ дээр бол ойлгомжтой хөлзөл байгаа нь бол нэгдүгээр бол бүгэн олон дэлгүүр шинээр байгуулсан. Шинэ дэлгүүрийн хааны боловсрол бидний хөлзөлсөн дэлгүүрээс тоогоо. Энийг олон тоогоо ингээд байгуулсан бас онж болдог юм гэж баашч байна. Энэ бол богино хугацаанд зөв. Энийхээ өгөр хөлжөөр бид ингээд нэг жил хоёр жилийн дараа хэвчээсэн. Тэгэхээр өнөөдөр бид нэр хоцтой дэлгүүрүүд хүний боловсролтой хийгээд засгийн боломжтой хаа. Хоцтой дэлгүүр хүний боловсролтой хийхгүйс өгөөж маань олон хаалт зүйлээ засгийн боломжоор өгөөж нь хооронд яваад ийм хаалт болж байна гэсэн. Тэгэхээр онж болоод маань ингээд башаа таарчаа. Нөгөө талбайд мэдээж гадна макро орчинд байна. Тэгэхээр макро орчинд таараа байгаа юм чинь биднээс хүү жоохон тэнхим болчихстой гэдэг бид нар болно. Энэ бол маш богино хугацаанд байна. Тэгэхээр нөгөөсөөс өдрөд бид нар санхүүгийн тоогоо гоё харагдвал биш. Хугацаанд бид 2 жилийн дараа юу өндөр байх стратегийн бүрэн. Тэгэхээр макро орчинд нөлөөлж байгаа. Гэхдээ бидний энэ макро орчинд ийм юм хараа байдаг гэсэн хөрөнгө оруулалт хийгээд
энэ бол үүдэн ажиглагдсан юм харж байна. Ерөнхийдөө яг шинэ одоо байгуулагдаж байгаа дэлгүүрүүдийн одоо mature болох хугацааны хувьд бас асуудал байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр нь бол өөрөө харагдаж За тэгэхээр өнөөдрийн яг санхүү үйл ажиллагааны тайланг энд хүргээд дуусгая. За ерөнхийдөө хөрөнгө оруулагч нараас маань бол дэлгүүрүүдийн өсөлтийн тоотой холбоотой асуултууд ирсэн. Ерөнхийдөө яг цаашдаа дэлгүүрүүдийн тоо ч гэсэн өмнө яг IPO одоо таамаглалт ирэж гэсэн гарч ирсэн шүү дээ. Ерөнхийдөө дэлгүүрүүдийн тоо гэрчмтэй нэмээ явна гэсэн байсан. За тэгэхээр эцэст нь хэлэхэд одоо танд одоо хөрөнгө оруулагч нартай хандаж хэлэх зүйл юу байгаа вэ? Тэгээ яг макро орчноор одоо жишээ нь хаажийн гадаад толгойн эдийн засгийг гоё хайж гэсэн бидний нөөц гоё хайж чинь үсгийн апдейт хийж өгөх хэрэгтэй. За тэгээд ингээд бид бол iPhone нэг юм зүйл байна гэсэн юм байна. Бид ч гэсэн хүмүүс билүү байгаа бас харагдаж чинь утгааны хөгжлөөр хоосон байна. Эсвэл битгэн бизнесээс аваарсан байна. Ийм зүйл байна. Гэхдээ бид нар бол өнөөдөр яг одоо мөчлөгийг сүрч явах хэрэгтэй. Юм байна. Өнөөдөр түрүү хэлсэн цаг хугацаанаас өнөөдөр хөрөнгө оруулалт хийж чадах нэг хэмжээгээр зэглэж байгаа юм. Цаагаалтай өгөөж өгөх юм байна. Тийм учраас бид нар ер нь анхаасаа юу ингээд энэ хугацааны бизнесээ зах зээлийн шиг болсон боломжууд байгаа гэж байна. Тэгэхээр бид нар бол энэ боломжуудыг удаан аваад удаан үеийн байгууллагуудыг хийгээд зах зээл дээр тийм байр суурь болно гэж байна. Гэснээр бид нар одоо макроэдийн үсэг байлмаа сайжруулсан гэдэг өндөр үеийн шиг гэснээр эдийн өгөөж ч гэсэн өндөр байх юм боломжууд ирдэг болж байна. Тэгэхээр бид нар зөвхөн одоо өнөөдрийн үсгээр авах хаундуудын байна. Харж байгаа бүрэн бодлого хийж байгаа. Энэ нөхцөл байдал нь болж байна. За тэгэхээр эрхэм хөрөнгө оруулагчдаа за Premium Nexus хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайлбар танилцуулж дууслаа. За тэгээ дараагийн earnings call-ууд уулзцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За.